Халлаа их сургуулийн нийт 16 оюутан болон профессорын 7 хүний бүрэлдэхүүнтэй нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотод зочлон өнөөгийн метрогийн одоо үйл явц бид нар боловсруучсан бэлтгэж байгаа хамтрагч сургуулийн хувьд метрогийн маань ямар шатанда ямар одоо яаж явж байна гэдгийг өнөөдөр үзэж танилцаж энэ уулзалтыг хийлээ. Зөвхөн метроны одоо боловсон хүчнийг бэлтгэхээс гадна одоо цаашдаа Улаанбаатар нийслэл хотод хэрэгжиж байгаа бусад төслүүдийн одоо инженер техникийн ажилчдын одоо чадварыг яаж одоо бид нар хамтран хөгжүүлэх вэ гэдэг тал дээр санал солилцлоо. Үүний хүрээнд богино хугацааны сургалт болон одоо мастер, докторийн сургалтыг онлайн болон офлайнаар яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар санал солилцол үр дүнтэй уулзлаа. Би өөрөө бол Сөүл хотод амьдардаг. Сөүл хот маань болохоор нэлээд хотынхон хэмжээнд метроны шугам маань бол нэлээд хөгжсөн байдаг. Би бол төрснөөс хойш метронд үйлчлүүлж ирсэн. Гэхдээ яг энэ метро төслийг бол хэрхэн ямар үе шаттайгаар ямар процессын дагуу яаж төлөвлөж зураг төслийг нь боловсруулж явдаг вэ гэдэг талаар бол ямар ч ойлголт байгаагүй. Энэхүү төлөвлөлтөөрөө дамжуулаад метро төслийг хэрхэн хэрэгжүүлж төлөвлөж явдаг вэ гэдгийг ойлгох бас юм чухал танилцуулга байлаа гэж бодож байна.